Мэргэн буудагч Василий Зайцев. Василийн анхандаа жирийн цэрэг дөрөвч баг дарга нарыг хайр найргүй унгаж байсан бол дараа нь зөвхөн дайсны офицеруудыг дүүдэг болсон юм. Дайны цагийн мэргэн буудагчийг хэн ч олзолдоггүй, бас хэн ч өршөөдөггүй. Түүнийг хэрв харсан олсон тохиолдолд өчиггүй буудан хөнөөх бичигдээгүй хуйлтай. Үүнтэй яг адилхан цөөвөн цагийн мэргэн буудагч хизээч хэрхэвч дайснаа өршөөдөггүй, хэнийг ч олзолдоггүй. Гэнэтхэн дуран дотор байга гарч ирлээ. Зэрэгэлдэх годомчны үзүүрт байх хуучин дэлгүүрийн балгасан дотор 3 цэрэг, 1 офицер зэвтэй төмөр торхонд дүрлцэх галын дэргэд зогсоод гараа ийн. Тэднийг нэг нэгээр нь авлах хамааргүй. Учир нь дайснуудыг халахж байгаа ханд гарсан өчүүхэн нүхээр буудах хэрэгтэй. Магадгүй тэнд илүү олон дайсан ч байж мэднэ. Василий дуран гараага герман офицерын духанд таарууллаа. Дараа нь хамгийн түрүүнд зогтож гарах цэргийг, тэгээд түүний араас зүтгэх дайсныг авлах тухай бодож амжижээ. Хизээч чичирч байгаагүй хуруу нь хүйтэн төмөр гохон дээр хөрч амьсгалаа төгдсөн мэргэн буудагч энэ өглөөний эхний сумаа тавилаа. Орсыг хэрхэн өмнөөс өхрүүлэх тухай хий хоосон зүйл ярьж өлссөн даарсан цэргүүдээ ятхан синхруулж байсан нэмц офицер цаад ханаа хүчтэй мөргөж нааш унлаа. Айж төгссөн цэргүүд дуу алдан байранда нам сууж үлдэхийн оронд ухасгийн гүйж гартал буун дуу дахин дуурч, хоёр дахь нь балгасны дэргэд, гурав дахь нь гудамжинд, дөрөв дахь нь зам дээр унжээ. Василий бууныхаа хошууг үйлдвэрийн нуранг дотор түлхэж орхилоо. Ингэхгүй бол олон буудсны дараа винтовны хошуунаас хөх утаа гарч дайсны мэргэн буудагчид баригдана. Челябинскийн цэнхэр язгаарт хөр цас хамзарч, хүйтэн жавар алгуурхан арилаад Орос хүмүүсийн зүрх сэтгэл догтлоно. Хуучин дүнзэн байшингийн жижигхэн цонхны цаана ургасан зулцган хус нахаал хар зэхэж түүний нарийнхан мөчөр дээр ирд суух болжмор шуудын жиргэн хөг аялгуу нэмнэ. 1915 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эгэл тариачны гэр бүлд зөвлөлтийн агуу их мэргэн буудагч Василий Зайцев мэндэллээ. Дөнгөж төрсөн хүүг Орос ёсоор угааж тосгонд хөл хөөрөө үлсэв. Үндэсний хөгжим дугарч өвгцүүл нэрмэлт халамтсан охид бүсгүүчүүд бүжгэлсэн тэр нэгэн үдэш цаг хугацааны цаана үлджээ. Василий хүүгийн бага нас эх орныхоо гоник дотор өнгөрсөн юм. Төдөлгүй 1917 онд иргэний дайн гарч улаантан цагаантнууд өөр хоорондоо өстөн дайсан болж жирийн тариачдын амьдрал ахуй уламд ортож өрсөглөн ядуурл нүүрлэлээ. Хэдэн онд амтсан үүмэн самуу намжиж зөвлөлтүүд их Оросыг удирдан жолоодоод зэрэгэлдэх улс орнуудыг ч мөн игнэндээ элсүүлв. 1930 он гарахад зовлон жаргалыг амсаж эдэлсэн сайхан сэтгэлд залуу хөвгөн Василий Зайцев Магнитогорскийн барилгын темсийг арматурчин мэргэжлэр амжилттай суралцсан төгслөө. Чингээд зөвлөлт холбоот улсын социалист бүтээн байгуулалтанд гар бие оролцож, барилга барьж, арматур зангидж ажиллаж хөдөлмөрлөв. Шин засаг бэхжсээр. Аимшигт 1937 он ирж зөвлөлт засаг хамаг л хүчрэхэг сэхэтнүүдэд өчиггүй намнаж эхэллээ. Оросын бүхий л хот суурингийн гудамж талбай жаргах нарыг зүгүрч КГБ-гийн хар машины бөглүүд уус сонсогдно. Төгссөн хүмүүсийн нүдэнд айд сургажээ. Василий Зайцев харин энэ үед нам арт түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эр цэргийн алба хааж байв. Номхон далайн усан флотын шин цэрэг дэрбээр Тэнгис далай гэдэг хичнээн гайхамшигтай хийгээд түүнд хөөх, түүнд шомбох хөлөг дээр өөрөг биелүүлж айрам хэмээх их айлын аятай сайханд дурлж байлаа. Гэхдээ л дарга нарын дундаас алга болж байгаа тухай хожим тэд хувьсгалын эсэргүү байсан талаар цэргүүдийн дунд жиг жуг ярилцах нь чигт илсэн. Василий Зайцев хизээний дам уг хов живэн дургүй эр хүний мөн чанарыг хадгалсан хүн байлаа. Тэмдэж тэр асуудалд ордоггүй, дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг сайн усан цэрэг байв. Төдөлгүй залуу хөвгүүн арын албаны сургуульд элсэн суралцлаа. Ингэхдээ тэр санхүүгийн мэргэжлийг сонгон авч эдийн засгийн салбарыг ихэхэн сонирхож эхлэв. Төрөлхийн сэрэг толгойтой овсгоо самбаатай болохоор энэ мэргэжил түүнд нүдэ олсон хэрэг болсон юм. Гэвч амьдрал санснаар болсонгүй. 1941 оны 6 дугаар сарын 22-ны үүрийн 4-5 цагийн хооронд Германы арим зөвлөлтийн хил рүү гэнэт довтлоллоо. Баатарлаг хилчид тэднийг хэдэн цагийн турш тогтоон барьсан ч араас тусламж ирээгүй тул аргагүй хүчин мөхсдөв.
Улс орны бүхий л нөөц фронт руу ачигдаж танк, онгоц, их буу зөөсөн галт тэрэгний модон бүхээгэнд эх орноо хамгаалахаар зорчих эрчүүдийн цуваа үл тасарна. Нэмцүүдийн довтлогоон улам ширүүсч зэвсэг техникийн ил давуу хүчээр улаан армийг төрж байлаа. Василий Зайцевт дайны эхнээс тулдах боломж байсангүй. Арын албаны чадварлаг ажилтнаа дарга нар тавих дургуул байлаа. Тэгвч Зайцев 1942 он болоход 5 дахь удаага өргөдөл өгснөөр түүний хүсэлтийг ёсоор болгожээ. Умрын салхи ижил мөрний сэрүүн чиглэг агаартай хойлтон түнэр харанхуй дунд үлээж байлаа. Заналт дайсны суманд оногдож ам эрсэгдсэн цэрэг ирсийн цогцсууд мөрний мандал дээгүүр аниргүйгээр хөвж үе хуучин завийг ирч мөргөн. Сонор сэрэмж дүүрэн байлдагчид эргэн тойрныг чимээгүй ширтэж төвшөр дундуур хөвөхгүй модон сэлүүр усыг түлхэж байгаа нь сонсогдно. Өтгөн харанхуйд олдсон шатж байгаа Сталинград хотын дөрдөрх шин цэргүүдийн сэтгэлийг сэрцгийлэх хагаад алсад асч буй аврах том төөмрийн гэрэл Василий Зайцевийн царайг бүдэг бадаг дундаас нэгэнтээ тодруулж хоёрынтоо бүдгэрүүлнэ. Тэд эрэгт амжилттай хүрч шадлаа. Василий анхны тулдаанд хэн болохоо харуулсан юм. Бидний мэддэг болсон нөгөөх даруй төлөв санхүүч залуу маань 800 метрийн цаана гүйж авсан дайсны зэргийг анхны сумаараа унгаж дараа нь 1000 метрийн зайд байсан хоёр дайсныг жирийн винтовоор том богинохон хугацаанд намнав. Шин цэргүүдийн дундаас хүчрхэг мэрэгэн буудагч гарч ирсэн тухай мэдээ армийн ухаал хуудсанд бичигдэж олонний талархлыг хүлээв. Тун хүнд байдалд ороод байсан цэргийн дарга нар Василийг дуудаж за утваагүй хэмээх медалаар ингэрийг нь цоолж түүнийг мэрэгэн буудагч болголоо. Энэ үед Василий Зайцев 30 гаруй нэмцийг аюулгүй болгожээ. Мэрэгэн буудагч байна гэдэг жирийн байлдагчаас ангид зүйл. Тэр тусмаа дайсны чадварлаг мэрэгэн буудагчтай халз тулдах хэгшин бол хүнээс байж боломгүй ур чадвар, суу зайл, овсгоо самбаа, тэсвэр төвчээр шаардсан мөч. Василий Зайцев үүнийг хинээс ч илүү мэднэ. Тэртээ гудамжинд тэрийн хэвтэх 3 нэмц дэлгүүрийн балгасан дотор дахиж хизээч хэнд ч муу зүйл хийж чадахгүй болсон дайсны офицер дөрвийг орхиод тэр байрлалаа солилоо. Хөнгөлөн далдлыг гайхамшигтай хийж чаддаг асар өндөр чадвартай мэрэгэн буудагчаас бусд нь үл анзааран болтлоо өөрийгөө нууцлсан Василийг тийм нэг балгаснаас нөгөө рүү явж байгааг Вермахтын цэргүүд олж харж үлч чадна. Зайцев 1942 оны 1-р сарын 10-наас 12-р сарын 17-ны хооронд 225 дайсныг цааш харууллаа. Тэдний 11 нь нэмцийн шилдэг мэрэгэн буудагч байв. Сталинградын хүнд өдрүүдийг даван туулж Орос орныг бүхэлдэн эзлэхийг мөрөөдөж байсан Гитлерийн фашист цэргүүд Василий Зайцеваас үнэхээр айн дагжиж бүр чичирч эхэлжээ. Хэнд ч үлдээлтгээ байсан хамгал шилдэг офицеруудыг нь толгой дараалан хятсан өршөөлгүй мэрэгэн буудагчийн өмнөөс эрсдэлэн тулдаж түүнийг ялж чадах мэрэгэн бууч нэмцүүдэд хэрэгтэй болов. Энэ мэдээ Сталинградаас хальж Берлинд хүрээд Рейхстагийн босгоор алхаж ноён Гитлерийг хилэгнүүллээ. Василий Зайцев үнэхээр Адольф Гитлерийн 1 номерын дайсан болжээ. Тансаг модон ширээгээ хитэнтэй балбаж хашигдсан Гитлер бүх Германы хамгийн шилдэг ал урчин Кёнингийг Сталинград руу илгээлээ. Тагнуулчид амаргүй өрсөлдөгч ирсэн тухай мэдээг Василийд хэлв. Кёнинг бол бүр хүүхэд байхасаа дайны машин болж бэлтгэгдсэн. Мэрэгэн буудагчийн бүхий л эрдмийг бүрэн эзэмссэн төгс төгөлдөр хөнөөгч байв. Тулаан эхэллээ. Кёнинг Василийг Сталинградын хаагур ан хийдгийг эхлээ судлаа. Василий харин хүчрхэг дайсантай хэрхэн тулдах тухай бодож байв. Кёнинг хаан отгоо мэдчээ. Маузер бууныхаа дурангаар зэрэгэлдэх балгасуудыг сэрэмж дүүрэн нэгжих аимшигт мэрэгэн буудагч Василийг авлахаар тисч ядна. Гэвч тэр бас сэтгэл хөдлөлөө яаж дарахаа мэднэ. Василий дайснаа хаан нуугдж байгааг бас мэднэ. Тэд хэн хэнийгээ мэднэ. Гэвч Вася тулааны талбар руу очихгүй байлаа. Өглөөний нар өндөр төөрж баг үд болов. Тэр чансан төмс амтархан идээд их үд ирэхэд хөдлөв. Жирийн Орос цэргүүдийг юмн чинээ тоож сум гарцдахгүй Кёнинг хүлээсээр Василий түүний бүгж байгаа балгасыг мэдэх боловч яг хаан байгааг олох үнэхээр хэцүү байв. Гэтэл Кёнинг ч бас энэ зовлон гэдэлж байжээ. Хэзээ-хэзээнээс илүү анхааралтай ам өрссөн мөчүүд. Тэгтэл их үд хивээж нар өндрөөс уруудах яг тэрхэн агшинд
Ойролцоогоор 100 метрийн цаана байх эвдэрхий байшингийн харанхуй цонхон дотор мэрэгэн буудагчийн телескоптой дурангалс хийв. Яг тэр мөчид Василий Зайцев гохоод арж амжсанд агаарыг хаг яран эсгэрсэн сум байгаанс нь тодорхой боллоо. Төдөлгүй улаан армийн байлдагчид дайсны мэрэгэн буудагчийн байралд ирэхэд хошууч цолттой офицер өгсөн байхыг олжээ. Василий Зайцевийн ялдвал зөвлөлтийн баатарлаг улаан армийн давшилтанд томоохон хөшөөрөг болсон юм. 1943 онд Василий Зайцев газрын мин дөртөн тун харамсалтайгаар сохор болжээ. Энэ мэдээ фронтоос тахал мэт тархаж Оросын ард түмэн гониглож байхад харин германчууд алга ташин баярлж байлаа. Гэвч удалгүй Москвад хүргэгдсэн алдарт мэрэгэн буудагчийг өнгөрсөн зууны сууд хамгаагч зөвлөлтийн нэр дэмч Филатов дахин хараа оруулсан байдаг. Василий Зайцев эмнэлгээс гараад цол ахиж цэргийн томоохон тушаалуудыг хашив. Тэрээр эх орныхоо төлөө Донбасс, Днепр зэрэг чухал түшиж газруудад амь хайргуу тулдсан ч 1945 оны 5 дугаар сарын 9-ний баярт өдрийг цэргийн эмнэлэгт огтлаа. Тэр дахиад л шархтжээ. Судлаачид алдарт Зайцевыг Сталинградын төлөөх тулдаанд 300 немцийг цааш харуулсан гэх боловч энэ тоо бодит байдал дээр хамаагүй их болох тухай түүнтэй мөр зэрэгцэн дулдаж явсан Ахмад дайчид бусад мэрэгчлэтнүүд бичсэн байдаг. Зөвлөлт холбоот улсын баатар Гвардийн Ахмад Василий Зайцев дайны дараа Украины оюутлын үйлдвэрийн дарга хүртэл ажиллаад гавьяаныхаа амралтанд гарч 1991 онд таалал төгсжээ.